Нэг Монгол нэг нүүдэл шилдэг шатарчдын багийн тэмцээн өнөөдөр тусгаар тогтнолын ордонд өглөө 10 цагт эхэллээ. Шатарчдын багаар сэтгэн бодох нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох нэг Монгол нэг нүүдэл тэмцээнийг Монголын шатрын холбооны хүнд ерөнхийлөгч Зандан Шатар анх санаачилжээ. Нэг Монгол нэг нүүдэл тэмцээн 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн тэмцээн улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга Инх болдын ивэлд ор зохиогдож байгаа юм а. Тэмцээний ерөнхий ивент тэтгэгчээр нэг Монгол төрийн бус байгууллага, ерөнхий зохион байгуулагчаар Цэцэн нүүдэл, Мончес, Дагшаахүү шатрын клубүүд мөн нийслэлийн шатрын холбоо ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр Монголын шатрын холбооноос нэг Монгол нэг нүүдэл гэсэн энэ багаар шатар тоглодог энэ тэмцээнийг 2 дахь удаага зохион байгуулж байна. Энэ 2 дахь удаагийн тэмцээнийг би бас ивэнд итгэж аль болохоор олон баг оролцоосоо, олон залуучуудын хамраасаа олон хүн шатар тоглож бас оюун ухаанаа тэлээсэ гэж ингэж бодож итгэвтэй байр сууриас оролцож байгаамаа. Тэгээ энд бол нийтдээ 20 гаруй баг энэ тэмцээнд оролцож байна. Нэг багийн дээдл нь 10 хүнтэй. Тэгээд багаар тоглож байгаа энэ тоглолт бол Монголд анх удаага одоо үүссэн шатрын одоо бас нэг шатар тоглохын шинэ хэлбэр гэж хэлж болох юм да. Ийм олон хүнийг хамарч чадж байгаагаараа бол нэлээд одоо ийм онцлог тэмцээн болж байгаа. 2013 оноос эхлээд ингээд Монгол улсад одоо зохион байгуулагдаж байна. Тэгээ Монголын шатрын холбоо бас энэ тэмцээнийг зохион байгуулахад надад одоо бас хандсан. Учир нь юу гэхээр зэрэг бол өөрийнхөө сонгогдсон тойргийг бүх одоо засаг захиргааны нэгжидэнд шатрын клуб байгуулсан хүн учраас та энэ одоо тэмцээнийг бас нэг дэмжээч нээлттэй арга хэмжээ юмд нь оролцооч хамтарч одоо бас зохион байгуулъя гэж ингэж хүсэл тавьсны дагуу би оролцож байгаа юм. За шатрал бол ер нь 2 хүн тоглодог өргөх тоглоом. За энэ шатрын тэмцээний онцлог нь 2 хүн биш 10 хүн нэг өргөдөр тоглож байгаагаар онцлогтой. Баг бол шатар бол оюун ухааны тоглоом, хүний оюуны гимнастикч гэж нэрлэдэг. Хүмүүжлийн сэтгэлгээний логик сэтгэлгээ хөгжүүлэх олон талын ач холбогдолтой. Агч ингэж багаараа тоглож байгаагаар шинэ уур амьсгалыг, багаараа сэтгэн бодохыг, багийн хамтын ажиллагааг өрнүүлж байгаа. Тэгээ нүүдэлчдийн монголчуудын ерөн шатарчдын дунд гэсэн байдаг тэр бие даасан сэтгэлгээнээс багийн сэтгэлгээ, багаараа сэтгэн бодох, хамтаараа сэтгэн бодох, нэг хүн шиг сэтгэх, бодох, тэгээ тэр зөвхөн сэтгэх биш мөрөөдөх, хөгжүүлэх шатар дотор байдаг бүх элементүүдийг нэг өргөдөр авчирж байгаараа энэ тоглоом онцлогтой. Нэг шатар дээр багаараа гүйж тоглоно гэдэг нь шатрын спортын дэмжигч олон улсын золтой тамирчин, дотоодын золтой тамирчин, эмэгтэй тамирчин, өсвөрийн тамирчин гэсэн 5 тамирчин ширээний дараалал нэг шатар дээр 100 гараар илчилж нүүх юм а. Өнөөдрийн тэмцээнд нийт 20 гаруй багийн 100 га тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнд оролцохоор улсын хурлын гишүүн Нямдорж, Лүндэ Жанцан, улсын хурлын гишүүн асан Гүндаланаар хүрэлцэн ирсэн байлаа. Анхудаа би ийм сонин тэмцээнд орж байна. 5 хүн нийлж шатар тоглодог гэдэг би ярь дуулаагүй юм байна. Нодлон жилээс хойш манай нөхдүүд ийм л шинэ маягийн шатар энэ тэмцээг хийгээд байгаа юм байна. Харамсалтай нь би их муу нүүж байгаа учраас манай баг одоохондоо бол нэг ялаад, хоёр ял хичээд байна. Хүүхдүүд бол их сайн нүүд юм байна. Би одоо анх удаага оролцож байгаа. Тусгаар тогтнолын ордонд 2 дахь жилдээ болж байна. Тэгээд би бол олон улсын шатрын холбооны мастер Насан Жаргал, спортын мастер Болд Эрдэнэ, спортын мастер Янжилхам, тэгээ Ган Эрдэнэ гэдэг одоо хүүхэд байгаа. Жижиг хүүхэд. Ингээд би 5 хамгийн муу тоглогч нь, сонирхогч нь бол би байгаа. Тэгээ яг хожоол хожигдоод явж байна. Тэгээ ер нь бол нэг хүний хариуцлагаас их юм шалтгаалдаг юм байна. Тэгээ би бол одоо багтаа бол ер нь надаас л шалтгаалж байна дөө. Манай бусад дөрвөн шатарчин бол сайн нүүдэг. Миний хувьд бол одоо яаж нүхээс л одоо шатрын одоо манай өргөний хувь заяа нь шийдэж байгаа. Тэгэхээр бол энэ маш хариуцлагатай тоглолт болж байна. Нэг олз таталтай адилхан. Нэг л хүч алдахтал тэгээд нурчих гэдэг. Тийм л хариуцлагатай одоо уулын оргилд гарч байгаа тамирчид байдаг шүү дээ. Тийм ээ бүгд одоо бие биентэй бүстэй тэрийн шиг л юм. Багаар тоглоход багийн гишүүд жигд сайн байвал илүү сайн л да. Хэн нэгэн хүн их том алдаа хийвэл тэгэл багаараа л одоо хожигддаг ийм л тоглоом юм байгаа. Тэгээд манайхан бас гайгүй жигд гайгүй байх шиг байна. Тэгээд бид нар нэг хожигдолтой явж байна.
одоо бол хожих тийм байрлалтай байгаа. За би ч одоо багасаа л шатар тоглосон, сургуулийнхаа авраг байсан. Тухайн үед залуу байхдаа Германы 2 дугаар зэргийг авч ирсэн. За тэрнээс хойш нэг их одоо мэрэгжлийн хэмжээнд бол тоглоогүй. Тоглолтын үед багийн гишүүд хоорондоо ярихгүй байх үүрэгтэй тэмцээний шагналын сан 6 сая 200 мянган төгрөг байна. 1-р байр эзэлсэн баг 2.5 сая төгрөгээд байр тус бүр шагнагдаж 5-р байр эзэлсэн багт ч 500 мянган төгрөг ногдохнэ. Шилдэг шатарчид улсын хурлын гишүүдтэй үүрэг харгалзахгүй тоглох юм а.